Халдвар авсан тохиолдолд бага насны хүүхэд болоод огт дархлаажуулалтанд хамрагдаагүй нэраа хүүхдүүд хүндрэх эрсдэл өндөр байгаагаас гадна амьнасаа алдах тохиолдолч гарч байна. Иймд нэмэлт дархлаажуулалтыг эхлүүлсэн бөгөөд эрх намар дархлаажуулалтанд хамрагдаагүй хүүхдүүдийг сургууль цэцэрлэг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдгдлээ. 10 жилийн өмнө Улаанбурхан хүчтэй дэгдэж 180 монгол хүүхэд амиа алдаж вакцины хүчээр давж гарсныг ийм амархан мартах учиргүй. Өнөөдөр 10 хүүхдийн 3 нь вакцинаа хийлгэсэн байна. Харин халдвар авсан 10 хүүхдийн 7 нь вакцингүй байгааг харьцуулаад бодоорой. Вакцинтай хүүхэд халдвар авах нь бага, тусан ч хүндрэлгүй даван гарч байна. Монгол улс товлолт вакцинд үн төлбөргүй хамруулдаг хуультай. Эрх намар вакцины хийлгээгүй хүүхэд цэцэрлэг сургуульд сууж чадахгүй болно гэдгийг анхааруулъя. Дархлаажуулалтанд хамрагдсанаар хүүхэд халдвар авахгүй авсан ч гэсэн хөнгө өгдөг учраас хайртай хүүхдүүд болоод гэр бүлээ хамгаалахын тулд вакцинд хамрагдах зайлшгүй шаардлага үүсэж байна. Харин вакциныг эсэргүүцсэн худал мэдээлэл гаргагчид сошиал орчинд батлагдаагүй мэдээлэл тарааж нийгэмд талцал үүсгэх зурт олон бяцхан нэрээ амь эрсдэж байгаамаа. Иймд халдвар өндөр нас баралт буурахгүй байгаа энэ үед иргэдийг төөрөгдүүлэх худал мэдээлэл тараахгүй, худал батлагдаагүй мэдээлэл давтахгүй байж иргэний үргээ биелүүлэх хариуцлагатай байх шаардлага үүсэж байна.